Махны нөөц үрдүүлэлт махан бүтээгдэхүүний экспортын талаарх мэдээлэл. Инфляц хоёр оронтой тоонд хүрчлээ шүү дээ. Тэгээ махны үнийн өсөлтөнд нөлөөлж байна. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал ямар байна гэж. Үндэснийхээ хуулиар орон нутг нь нөөцөө бүрдүүлээд одоо менежментэд зохион байгуулах ёстой. Тэгэхээр 21 аймагт нийслэлээр махны нөөц бүрдүүлэлт, махан бүтээгдэхүүний экспорт ямар байгаа, махны үн ямар байгаа, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар эхлээд мэдээлэл. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хүнсүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас махны нөөц бүрдүүлэлт, махан бүтээгдэхүүний экспортын талаар та бүхэнд огч мэдээлэл хүргье. За махны үйлдвэрлэлийн хувьд 2020-26 оны үйл 2.6 сая толгой малыг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулсан. За нийт дүнгээрээ нэг 614.4 мянган тонн мах. За үүнээс 125.6 тонн нь одоо албаны мах, 163.3 мянган тонн үхрийн мах, за 154.3 мянган тонн хоньны мах, за 130.3 мянган тонн ямааны махыг хэрэгцээлж бэлдсэн. За нийт дайвар бүтээгдэхүүн оруулаад тооцох юм бол 700 гаруй мянган тонн махыг хэрэгцээлж бэлдсэн гэж ингэж үзэж болно. За нийслэлийн түвшинд мал махны нөөц бүрдүүлж ажиллах чиглэлээр хүнсний тухай хуулиараа аймаг нийслэлийн засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд байгаа одоо стратегийн хүнсний удирдлагын нөөцийг бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан байдаг. За энэ хүрээнд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 2025-2026 оны үйл хаврын удирдлагын одоо хүнсний хэрэгцээнд зориулсан махны нөөцийг бүрдүүлэхтэй холбоотой нийслэлийн одоо засаг дарга холбогдох ажлыг зохион байгуулж ажилласан. За энэ хүрээнд 5017 тонн махыг нийслэлийн хүн амын өвөл хаврын удирдлагын хүнсний хэрэгцээнд зориулж бэлдсэн. За үүний одоо 40% нь үхрийн мах, 60% нь одоо хоньны мах нийлүүлэхээр одоо холбогдох гэрээг байгуулж бэлтгэхийн нийлүүлэгч 9 аж ахуйн нэгжтэй байгуулж ажилласан. За хоньны махыг тонн дүнгээр шилжүүлээд авах юм үзэх юм бол 24.5 тонн үхрийн мах, за 3012 тонн хоньны махыг одоо нөөцсөн юм дүнтэй байгаа. Нийслэлийн хүн амын удирдлагын хүнсний хэрэгцээнд зориулсан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж нийлүүлэлтийг уялдуулан дотоодын зах зээлд нийлүүлэх ажлыг одоо өнгөрсөн оны 10 сараас 11 саруудад одоо 9 аж ахуйн нэгжтэй гэрээг байгуул одоо нөөцийг бэлдэж эхэлсэн. За 26 оны 1 сарын 20-оос эхлээд нийслэлийн хэрэглэгчдэд 9 дүүргийн 620 цэгт өргөтгсөн болон жилийн худалдааг зохион байгуулж борлуулж эхэлсэн байгаа. За өнөөдрийн байдлаар 3418 тонн махыг одоо зах зээлд худалдан борлуулад байгаа. За 1600 тонн махны үлдэгдэлтэй байгаа. За бэлтгэж одоо нөөцсөн махыг жижиглэнгээр одоо 6 сарын 15-ны хүртэл дуустал худалдаанд борлуулахаар төлөвлөж байгаа гэдэг мэдээллийг бол одоо нийслэлийн засаг даргын хамгаалалт газар зэрэгчийн ажлын албанаас бол бидэнд ирүүлсэн. За аймгийн төвшөнд махны нөөц бүрдүүлж байгаа арга хэмжээ за мөн одоо хүнсний тухай хууль тогтоомжийнхаа дагуу орон нутгийн засаг даргын хамгаалалт газар засаг даргын бүрэн эрхлэх асуудлын хүрээнд одоо зохион байгуулагдаад ажиллаж байгаа. За Орхон аймаг, Өмнө Говь аймаг, Дархан, Өвөр хангаа, Булган аймагуудад одоо хүн амынхаа 2026 оны хаврын удирдлагын хүнсний хэрэгцээнд зориулсан одоо махыг аймаг бүр одоо 500 тонн орчим махыг одоо бэлтгэлж зах зээл дээр нийлүүлж байгаа. За махны үнийн асуудлаар бол одоо үндэсний статистикийн газрын одоо 2026 оны 5 сарын 11-ний өдрийн мэдээлэлээр хүнсний одоо хэрэгцээний махын үнийн өнгөрсөн онтой харьцуулах юм бол хоньны мах, үхрийн ястай, үхрийн цул мах тус бүр одоо 50 орчим хувиар тус нэмэгдсэн юм үзүүлэлттэй байгаа. Энэ дотроо одоо хоньны мах ястай нь одоо 26 мянган төгрөг, үхрийн ястай мах 30 мянган төгрөг, үхрийн цул мах 35 мянган төгрөг гэсэн ийм үнэтэй байна гэдэг статистикийн мэдээлэлээс харуулж өгсөн дүн байна. За гол тулгамж байгаа асуудал бол одоо нийслэлийн хүн амын хаврын удирдлагын хүнсний хэрэгцээнд зориулсан бэлтгэсэн махны асуудал байгаа. За махыг жилсэн хүн амын нийт тоонд харьцуулах замаар тооцооллыг хийсэн. За ингэхдээ нийслэлийн 1.6 сая хүн ам, за нэг өдрийн хэрэглээ 120 г. За нийслэлийн хүн амын өдрийн махны хэрэглээ 200 тонн. За борлуулах
худалдах хугацааг бол одоо хаврын 3 сар буюу одоо 100 хоногт багтааж борлуулна. За зорилт зах зээлийн 25% бүрдүүлнэ гэж энэ нийслэлийн одоо зөрчил ажлын сэдвийн тамгын газрын тооцсон юм байлээ. Тэгээ энэ хүрээндээ одоо 5017 тонн махыг бэлтгэсэн. За нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд шаардлагатай махан бүтээгдэхүүнийг нөөцлөх бэлтгэх асуудлыг өнгөрсөн хугацаанд одоо нийслэлийн сэдвийн тамгын газар за дунд нь хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэр яам бас оролцож бэлтгэх ажилд нь оролцож ирсэн. За өнгөрсөн одоо 24-25 оноос нийслэлийн засгийн тамгын газар өөрөө дангаараа бэлдээд явж байгаа. Хэднээсээ 24 25 оноос. Тийм. 2006 оноос 2003 оноос 2011 оны хүртэл нийслэлийн засгийн тамгын газар бэлдэж явсан. За 2012 оноос одоо 23 оны хүртэл одоо хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэр яа. За нийслэлийн засгийн зарчим ажил хамтран зохион байгуулж ажилласан. За ингэхдээ зөвхөн хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн хугацаанд бэлдэхдээ нэг дунджаар бол жилд 10,000 тонн. За ковидын үед гэдэг юм уу хамгийн ихдээ 12,500 тонн махыг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зургаж нөөцийг бэлтжижсэн. За энэ жилийн тухайд бол нийслэлээс дээр танилцуулсан тооцооллыг хийж одоо 5,017 тонн махыг бэлдсэн гэдэг мэдээллийг ирүүлж байгаа. За энэ дээр бас тодорхой асуудал байна уу гэж ингэж харж байгаа. Ялангуяа энэ хүн амын жисэн хүн амын тоонд харьцуулах замаар тооцсон өөрөө боломжит хэмжээгээр бэлтгэгдээгүй юм болов уу? За эргээд нөгөө цаг үеийнхаа нөхцөл байдалтай бас уялдуулж мал махны нийлүүлэлтийн хамгийн одоо их үе гэдэг юм уу? За үүний хамгийн боломжит доод хугацаанд одоо бэлдэж чадаагүй 11 сард нөгөө эд үйлдвэрүүд одоо махны нөөцөө бэлддэг. За хүн ам өөрсдөө өвлийнхээ одоо жиг бэлддэг цаг хугацаатай бас давхцсан асуудал байгаа шиг байна. Махны үнийг нийлүүлэлтийг аваад үзэхээр одоо 6 сарын сүүлээс 8 сарын сүүл 9 сарын 1 хүртэл хамгийн одоо их нийлүүлэгддэг цаг үе. Хамгийн одоо боломжит доод зэгтээ хүрч идэг энэ үе байгаа. Болж игэл энэ хугацаанд одоо аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкар дамжиж байгаа тэр зээлээ олох асуудлуудыг эрт шийдвэрлэж эрт нөөцөө бэлтгэх ийм шаардлага байгаад байгаа. Ялангуяа энэ жилийн тухайд харах юм бол өнгөрсөн жил бас зуудын эрсдэл нэлээдгүй одоо өндөр гарсан. Баруун бүсийн аймагуд, за түүхэн бүсийн зарим аймагуудад үүнтэй холбоотой өнгөрсөн жил бас орон нутгад мал махаа эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлээр бол нэлээд ажиллаж экспортын орлого ч гэсэн төдий хэмжээгээр бас нэмэгдсэн юм үзүүлэлт байгаа. За энэ жилийн хаврын нөхцөл байдлыг одоо орон нутгаар ажиллаад явж байхад хаваржилт нэлээд гандуу хуурай, малын ногоо идэх байдал нэлээд хойшоо сунах юм нөхцөл байдалтай байгаа. Энэ цаг үед бол одоо малчид мал махаа зах зээлд нийлүүлэх нь одоо их бага байдаг. Ер нь яг энэ 4 сараас энэ 5 сарын сүүл хүртэл махны өнгөрсөн хугацаанд бол хамгийн мах бол одоо хамгийн өндөр очдог юм цаг хугацаа. 6 сарын эхнээс зах зээл дээр одоо махан бүтээгдэхүүн мал эдийн засгийн эргэлтэнд ороод зах зээлд нийлүүлэгдээд ирнэ. Тэгэхээр үн одоо докторч явах болоо гэсэн юм тооцоотой байгаа. Нөгөө талдаа махны үн нэмэгдэх асуудал нь одоо малчид талдаа бас их эерэг үзүүлэлттэй нөлөөтэй байгаад байдаг. За хүн ам одоо суршилжтэй хоц суурин газруудад бол одоо худалдаа авах чадвартай холбоотой махны үнийн асуудал бол нэлээд өндөр тусдаг. Энэ жилийн тухайд бас мал аж ахуйн салбар дээр ноолуурын үн ханш бас харьцангуй өндөр гарсан. Малчдын тухайд ч гэсэн бэлэн мөнгөний орлого харьцангуй гайгүй байгаа учраас бас зах зээлд мал махаа нийлүүлэх нь одоо бага байна уу гэсэн юм тооцоо судалгаа гарч байгаа. За энэ оны экспортын гүйцэтгэлээр нэг 3.7 мянган тонн адууны мах, 40 тонн нөхрийн мах, 2.2 мянган тонн хоньны мах, за 6.7 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах, за 4 мянган тонн дайвар бүтээгдэхүүн гээд нийтдээ нэг 13 мянган тонн махан бүтээгдэхүүн экспортод гарсан байгаа. Тэгээ түүгийн махан шилжүүлээд үзэх юм бол 20 орчим мянган тонн мах байгаа. За манай дээр нөгөө инфляц дээр хамгийн их өндөр өсөлттэй дүн үзүүлээд байгаа хэрэглээний дээр үхрийн мах, хоньны мах байгаа. За экспортын дүн дээр бол харьцангуй одоо адууны мах, ямааны мах бол экспортод илүү одоо өндөр хувь эзлэх ийм хандлагатай байгаа. За аймагуудаас авсан мэдээллээр бол Баян хонгор аймаг
Баян Улгийн аймаг, Булган аймаг, Говьалтай аймаг, Дорнод аймаг, Өвөр хангаа, Өмнө Говь, Төв аймагуд бол одоогоор бол нөөцийн махан бол бүрэн худалдаанд зах зээлд нийлүүлээд дууссан юм зүйлтэй байгаа. За Ар хангаа, Дархан уул, Дорн Говь, Дунд Говь, Орхон, Сүхбаатар, Сэлэнг аймагуд бол тодорхой хэмжээний махны нөөцтэй зах зээлд бол махан нийлүүлээд ингэ явж байгаа гэсэн дүнтэй. За орон нутагт нийлүүлж байгаа махны дүнг аваад үзэх юм бол үхрийн мах. За ястай мах нь 23,000-аас 25,000. За ясгүй мах нь одоо 28,000-аас 34,000 төгрөгийн хооронд ийм хэлбэлцэлтэй дүнтэй. За хоньны махны тухайд бол ясгүй мах 19,000-аас 21,000. За ястай мах нь, за ясгүй мах нь 23-аас 25,000 төгрөгийн хооронд ийм хэлбэлцэлтэй дүн байгаа. За нийслэлд нийлүүлэгдэж байгаа махны дүн мэддэг бол бид нар бас нийслэл аж ахуйн үйлдвэрийн яамны дэргэд ажилладаг малчин лавлах 109, за нийслэлийн захирагчийн алба, за салбарт ажиллаж байгаа одоо хяналтын байцаагч нараас одоо авч байгаа мэдээллээр өнөөдрийн байдлаар гэхэд хүчин шонхор зах дээр үхрийн бөөний мах 24-өөс 26,000 төгрөгтэй хүчин шонхор зах дээр нийлүүлэгдэж байна. За адууны мах 10,500-аас 13,000 төгрөгийн үнэтэй зах зээлд нийлүүлэгдэж байна. За тэмээний мах 10,000 төгрөг, ямааны мах 13,000-аас 14,500 төгрөгийн ханшитайгаар худалдаалагдж байгаа. За энэ үзүүлэлтүүд бол өглөө одоо эрт одоо хүчин шонхор зах дээр манай төвлөрсөн худалдааны зах дээр бөөний худалдаан дээр мах ирээд эндээсээ бусад одоо худалдааны сүлжээгээр дамжигдаад за дамжсан сүлжээ болгон дээр бас өртөг зар нэмэгдээд явдаг юм дөнгүүд байна. Ер нь мал махны нийлүүлэлтийг доктортой зах зээлд нийлүүлэх чиглэлээр энэ улирлын хамаарлыг бууруулах шаардлагатай байгаа. За ялангуяа энэ бэлчээрийн мал аж ахуйгаас бид нар зах зээл дээр доктортой махны нийлүүлэлтийг хийхэд бас энэ байгаль цаг уур, энэ бэлчээр тэжээл, энэ үйлчлэл таварчлалынхаа нөхцөл байдлаас шалтгаалаад бас доктортой нийлүүлэлтийг бол хангаж чадахгүй байна гэж ингэж үзэж байгаа. За доктортой одоо эрчимдсэн аж ахуй чиглэлээр одоо дэмжих чиглэлээр үйл ажиллагаануудад тодорхой зохион байгуулж энэ улирлын хамаарлыг байхгүй болгож жилийн 4 улирал энэ малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж энэ зах зээлд нийлүүлэх ажлыг одоо зохион байгуулах шаардлага байна. Нөгөө талдаа нэмэн үрдэг шингээр хууль явуулж ч гэсэн энэ боловсруулах үйлдвэрүүд маань одоо ялангуяа мал төхөөрөх үйлдвэрүүд маань 3 сар л ажиллаж байгаа. Тэр жилийн 4 улирал. Энэ нь ямар хугацаанд ажиллах вэ гэхээр одоо 7 сар, 8 сар, 9 сар, за 10 сарын дунд хүртэл ингээд 3-4 сарын циклтэй ажилдаг. Цаашдаа энэ улирлын хамаарлыг бууруулах чиглэлээр бас ахиц гаргаж жилийн 4 улиралд энэ малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж иж энэ өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг доктортой хангах юмаа гэдэг ийм саналыг бас хэлэх шаардлагатай. Бидний хувьд ч гэсэн энэ чиглэлээр бас тодорхой ажлуудыг зохион байгуулад за ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамжаа илүү айл үндэсний хөдөлгөөний хүрээнд, Атрын 4-р аяны хүрээнд, энэ эрчимдсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогын хүрээнд одоо тодорхой ажлуудыг зохион байгуулад ингээд явж байгаа гэдгийг хэлье. За одоо энэ үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой богино хугацаанд одоо авах арга хэмжээнүүдийг бид нэрс аваад ажиллаж байна. 21 аймаг нийслэлдэр 21 аймагт байгаа нөөцийн мах, за орон нутгаас одоо зах зээлд нийлүүлэх боломжтой мал махны судалгааг авч байна. За энэ чиглэлээр бас нийслэлийн захирагчийн ажлын алба болон энэ холбогдох аж ахуйн нэгжүүдтэй ирээд зах зээлд одоо нийлүүлж энэ үнийг докторжуулах одоо боломжууд ямар байна энэ чиглэлээр бас ажиллаж байна. За дээр нь экспортод гарч байгаа мах бүтээгдэхүүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд хүнс аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулдаг. За энэ хүрээнд одоо гаргасан нийт махныхаа одоо 10%-ийг дотоодын зах зээл дээр борлуулах юм гэрээтэй. Тэгээд экспортод гаргасан аж ахуйн нэгжүүдэд холбогдох мэдээллүүдийг хургуулсан. Зах зээлд нийлүүлэх махныхаа тоо хэмжээ гаргаж ирүүл гэдэг шаардлагыг хургуулж байгаа. За өнөөдрийн байдлаар 6 аж ахуй нэгж 150,000 тонн одоо махыг зах зээлд 150 тонн махыг зах зээлд нийлүүлэх боломжтой гэдэг ингээд ихний байдлаар үйлчилсэн байдлаар явуулж байгаа. За өнөөдрийн байдлаар гэхэд нийслэлд одоо нийлүүлэгдэж байгаа мах болны хоногтооны 100 орчим мянган тонн мах зах зээлд Улаанбаатар хотод одоо нийлүүлэгдэж байна. За жисэн хүн амаараа тооцоод үзэх юм бол 200 орчим байгаад байдаг. За нийт иргэдийн дунд бас энэ хэрэглээтэй холбоотой
хэрэглээний шилжилтүүд их гарч байна. Ялангуяа одоо адууны мах, тэмээний мах, ямааны махны хэрэглээ их буурсан. Одоо хоньны мах, үхрийн мах дээр одоо хэрэглэгчид одоо түлхүү худалдаа авалт хийдэг болсон. Одоо ялангуяа нөөцийн мах гэхээсээ илүүтэйгээр шин мах руу худалдаж авах тийм хандлага руу их шилжсэн байгаа. Тэгээ бусад төрлийн одоо гурилан бүтээгдэхүүн хүнсний ногоон дээр ч гэсэн хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүн худалдаа авах зан төлөвлөлөөс нэлийн өөрчлөлтүүд гарч ийнү гэсэн юм зүйлүүд ажиглагдчихж байгаа. Энэ үднээсээ ч гэсэн одоо адууны мах, ямааны мах нь одоо илүү одоо экспортод гарч байгаа тийм үзүүлэлтүүд байгаа. Наад очих юм байна. За энэ махны үннээс болоод инфляц үүрэгдэв шүү дээ. Хоёр оронтой доор орчлоо. Монгол үнийн хувьд бол махны үн бол бүх юмний үн монголчуудын амин зуулгын одоо үндсэн хэмжүүрч өөр мах байна. Японд ч юм бол нэг цагаан будаа бол стратегийн одоо хүнс гэж нэрлэдэг, бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Японд одоо цагаан будаа, солонгост кимчиж гэдэг. Энд чинь ингээд стратегийн бүтээгдэхүүн шүү дээ. Оросод одоо талах гэдэг. Монгол үний бол ерөөсөө л өдөр тутмын хэрэглэж мах. Махны үн өөрчлөгөр бид нар бензин шатхууны үнийг харилцаа хилцээд барилаа гээд махны ч үн ингээ яваад өгөхөр ард иргэд чи яаж амьдрах юм гэдэг ийм л асуудалтай нүүр тулчаад байна шүү дээ. Одоо хэн хариуцах юм? Гол нь энэ хүнсүүдээ аж ахуйн хөнгөн үйлдвэр яамны ажил юм уу биш үү? Ер нь хүнсүүдээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хувьд илүү одоо стратегийн хүнсний нөөцийг хангамжийг бүрдүүлэх чиглэл дээр илүүтэй байж. Одоо аймагуд бол Улаанбаатарын үнээс мэдээж хямд байна. За тэгээ мэдээж аймаг орнуудыг бол цаг хугацаанд нөөцөө бүрдүүлээд тэгээ одоо ингээд зөв менежмент хийгээд зарим нь ингээд бас одоо үнийн өсөлтөөс иргэдэн хамгаалал гараад байна шүү дээ. Тэгээ хамгийн их мэдэгдээд байгаа чинь нийслэлтэр болчиход байна гэж өөрөө гэж яриад бас гараад байна. Тэгэхээр тэр 9 аж ахуй нэгж одоо байгаа юм байна шүү дээ. 9 аж ахуй. Энэ чиг зорилтод бүлэгтээ хүрж гинэ үү? 9 аж ахуй нэгж худалдаа авалт хийчихэл ингээд бариад суугаад байна уу гэдэгт чи бац бид нар хяналт шалгалт хийх ёстой үст. Тэ? Тэр 9 компани чинь авчаад ингээд дараа суудсан юм уу? Тэгэхээр нөгөө махны үнийн өсөлт чинь одоо инфляцийг юм хоёр орнтой донд хөрвчлээ. Тэгэхээр энэ үнийн өсөлтөн дээр арга хэмжээ бол авахгүй болохгүй байна гэдэг утгаараа л би мэдээлэл сонсоод байна л да. Тэгэхээр шудраг өрсөлдөөнийхөө өрсөлдөөний газрын энд шалгалт тэр хийсэн үү? Бижүүн байгаа. Үний хувьд үний судалгаа бид бүхэн өнгөрсөн 11-12 сараас эхлүүлээд хийсэн байна. За махны үн бол өнгөрсөн 2025 оны 12 сарын ихээр огцом савлж эхэлсэн байгаа. За энэ бол хэд хэдэн учир шалтгаантай гэж бид бүхэн тогтоосон. За нэгдүгээр шалтгаан бол тухайн үед шатхууны нийлүүлэлт Монгол улсад голцсонтой холбоотой Улаанбаатар хот руу нэвтрэх махны урсгал бол огцом буурсан байсан. За үүний зэрэгцээ сая нийслэлийн одоо ард иргэдийн нөөцийн махыг бүрдүүлэх үйл ажиллагаа 12 сарда эрчимтэйгээр хийгдсэн буюу энэ 5017 тонн махыг яг 12 сарда аж ахуйн нэгжүүд нь бүрдүүлсэн байна. Шалгалтын явцад бол энэ дээр нөөцийн махыг бүрдүүлэхдээ чичүүнхэр захаас судалдаж авсан тохиолдол хүртэл гарсан. Нэг ёсондоо зах зээл дээр нийлүүлэх махнаас тусна худалдаа авалт хийх ёстой байсан бол ард иргэдүүд зориулсан одоо чичүүнхэр захаас нөөцийн махаа бүрдүүлсэн тохиолдол гарсан байгаа. За мөн нийслэлийн гэрээ байгуулад гэрээн дээрээ бол махныхан нөөцийн махыг бүрдүүлэх үнэ зааж өгсөн байгаа. Хоньны махыг 10,000 төгрөг, үхрийн махыг 12,000 төгрөгөөр бүрдүүлнэ гэд гэрээндээ тусгасан байсан. Гэтэл яг гүйцэтгэл дээрээ хоньны махыг 12,800, үхрийн махыг 14,900-аар бүрдүүлсэн буюу анхны гарааны үн маань өөрөө өндрөөс эхэлсэн. Ийм нөхцөл байдал үүссэн. За 2025 оны 12 сарын байдлаар үхрийн мах ястай нь 21,000, цул мах нь 24,000, хоньны мах ястай нь 16,000, цул нь 17,000 буюу өмнөх жилүүдээсээ үнэтэйгээр анхны гарааны нөхцөл эхэлсэн. Тэгэхээр энэ нь шат дараалтаа сар сардаа
инфляцтайгаа уялдаад өссөн. За дээр нь эргэлтний хэлбэртэй холбоотой өсөлтүүд явсаар байгаад өнөөдөр нөхцөл байдал хөрсөн дүр зураг харагдаж байгаа. За нөгөө төгөөр экспортод гарч байгаа мал махны байдлыг харах юм бол сайс мэдээлэл төр гарлаа. Ямаа нямах адуу нямах төлхөө гараад байгаа дүр зураг харагдаж байна. За хүч чонхор болон бусад захууд төр ард иргэдтэй уулзахаар хоньны мах, хүрийн мах үнэтэй болохоор адуу нямах, ямаа нямах руугаа шилждэг юм аа. Энэ нь олдохгүй байна гэдэг ийм асуудлыг бол ард иргэд бол ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо орлох бараа бүтээгдэхүүн буюу орлох махны нийлүүлэлт нь бас тасалдсан юм байна. Тэр нь төлхөө экспортын чиг баримжаатай бэлтгэлтэй нөөцлөгдсөн дүр зураг харагдаад байгаа. За аж ахуйн нэгжүүдтэй уулзаад нөөцийн махнаас бусад мах бэлтгэсэн аж ахуйн нэгжтэй холбоотой нь уулзахаар бид бүхэн ерөнхийдөө экспортын баримжаатай махаа бэлтгэсэн байгаа. Тэгэхээр дотооддоо борлуулах сонирхол багтаа байгаа шүү гэдгийг илэрхийлж байгаа. Нэг ёсондоо сая Жамбал цэрэн дарга хэлж байгаа бодлогын гэрээнийх нь нөгөө 10 хүртэл хувийг дотоодын зах зээлд нийлүүлэх гэрээний заалтаа амьлуулахгүй бол магадгүй хөлийн чандад Монголоос мал мах үнэтэй байгаа учраас үнэтэй зах зээл рүүгээ махаа нийлүүлэхээр нийлүүлэлтэд татчихад байгаа юм дүр зураг харагдаад. Тэгэхээр энэ дээр одоо бодлогын шийдвэрүүд гаргаад магадгүй хүнсүд аж ахуйн засгийн төвшөндөө тэр 10 хүртэл хувийг дотооддоо гаргах хөшүүргээ ашиглах нь зүйтэй болов уу гэдэг манайх ярь суртаа байна. Энэ чиглэлээр бас эдийн засгийн хөгжлийн хүнсүд аж ахуйн ямар зөвлөмжөө хөрвүүлсэн байгаа. За мөн нийслэлд зөвлөмж хөрвүүлсэн байгаа. Нийслэл дээр нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтөнд 100% биелэгдсэн гэж ярьж байгаа боловч сая килограмм махны үнийн зөрөөгөөс болоод нөөцлөх махны хэмжээ бол тодорхой хэмжээгээр буурсан. Үүнтэй холбоотой үнэтэй бүрдүүлсэн аж ахуйн нэгжүүд урсгал зардлынхан зөрөөг нь авъя гэдэг хүсэлтийг тавьсан байгаа. Тэрийг нийслэлээс нэмэлт санхүүжилтээр шийдэж өгөөч гэдэг асуудлыг шуурхааштай бас төрчхөн цайдаас засгаар оруулсан. Тэрийг ба шууд махан дээрээ нэмээд явуулсан байна. Нөөцийн махан дээрээ хонь дээрээ 2000, бүхрийн махан дээрээ 3000 төгрөгийг нэмээд зарласан. Тэр нь бол шууд зах зээл дээр бусад махан дээр үнийг шууд нөлөөлж явсан. За мэдээлэл нь бол баярлалаа. Энэ жил бол 5016 тонн бэлтгэсэн юм байна те. Юу нь бол хэмжээ нь л те. Өмнө жил бол 8700 8713 тонныг бэлдсэн юм байна. Мөн үү? Тэгээ хугацааны хувьд яасан. Энэ чи баг 2 сараас 7 сар хүртэл хооронд чинь нөөцөө бэлтгэх хэрэгтэй биз. Хизээ бэлдэж эхэлсэн. Одоо 8 орн нутгууд ер нь дийлэхтэй. Аймаг орон нутгууд бол харьцангуй өрт бэлдсэн. За нийслэлийн хэн манаас бэлтгэх нэлээд орой болж өгч ингэж тооцоолж байгаа. Ягаад тэгэхээр аж ахуйн нэгжүүд бол 10 сарын дундаас 11 сарын дунд хүртэл гэрээгээ байгуулсан байна. Нийслэлийн захирагчийн албатай, тэгээ арилжааны банкудтай. Тэгээд нэг өсөндөө одоо бэлтгэх хугацааныхаа санхүүжилтийг их орой авсан. За сая бэлгүүн даргын танилцуулгууд дээр гарсан. Яг энэ нөгөө хамгийн мах өндөр үнэтэй болдог эзэсний цагаар гэдэг. За энэ бусад нөөц бүрдүүлж байгаа өндөр одоо үнэтэй болдог үед нь одоо нөөцийн махад зэрэгцэж одоо бэлдсэн бас энэ алдаа болжээ гэж ингэж үзэж байгаа. Ер нь нийтдээ энэ 9 аж ахуйн нэгжүүд 12% хүүгийн хөнгөлтийн нийслэлийн захирагчийн алба хариуцаад нийтдээ нэг 54 тэрбум төгрөгийн зээлийг авсан байт юм байна. За энэ 54 тэрбум төгрөгийн зээлийн одоо хүүгийн хөнгөлтөд 6 тэрбум төгрөг өгч байгаа. За магадгүй зүгээр 6 тэрбум төгрөгөөр орон нутаг өөрөө тэр аж ахуйн тооцоотой аж ахуйн нэгжүүдэрээ бэлдээд өөрсдөө тэр хүнсний одоо аюулгүй нөөц агуулгах савынхаа нөөцийг бүрдүүлэхэд 6 тэрбум төгрөгөөр энэ хэмжээнийхээ үний дүнд таарсан одоо нөөцийн махыг бэлдэх болцоо байгаад байна. Тэгэхээр энэ нөөцийн мах бэлтгэж байгаа энэ арга хэрэгслэж гэсэн хэлбэрээ өөрчлөхгүй бол энэ хандлага маань одоо явахгүй байна гэдэг. Хамгийн боломжтой цаг хугацаа бол одоо 7 сар, 8 сар, 9 сард одоо махны үн хамгийн доод түвшинд одоо очиж идэг, нийлүүл хамгийн их нэмэгдэж идэг энэ үед мал махыг бэлдээд нөөц авчих юм бол илүү одоо санхүүгийн дарамтгүй, илүү одоо мөнгөнд дүндээ тааруулаад илүү хэмжээтэй бэлтчих юм болцоо байгаа гэж ингэж харагдаад байна. Тэгэхээр цаашдаа энэ эх жилүүдэд бэлтгэх энэ нөөцийн мах, энэ стратегийн хүнсний нөөц хангамжийг бүрдүүлэхийн тулд энэ тээвэр, энэ агуулгах логистикийн төвүүдийг одоо бас нийслэлийнхаа дэргэд одоо байгуулах зайлшгүй шаардлага байгаа юм болов уу гэж ингэж хараад байна. Одоо жишээ нь энэ гэрээ байгуулад нөөц бэлтэж байгаа 9 аж ахуйн нэгжүүд бол өөр өөрсдийнхөө одоо агуулгасаа өөр өөрсдийнхөө бололцоон тулгуурлал бэлтэж байгаа юм хэлбэртэй явж байгаа. Тэгээ энэ хандлага маань одоо өөрчлөгдөхгүй бас сүүлийн 10 жил ингэж яваад ирсэн. Тэгэхээр энэ дээр өөрчлөлт оруулахгүй яг түрүүний хэлдэг шиг
одоо нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа тэр зах зээлийн өртөг шингэсэн махан дээрээс нөөцийн мах бэлдэнэ гэдэг бол өөрөө бас очир дутагдaltaй зүйл. Тийм яг чинь манайх шиг одоо юм нүүдлийн соёл иргэншилтэй улсад бол бид нар чи олон жил хямд багт махаа аваад бэлдээд ингээ үр хэмжээ нэмэгдүүлэл ажиллал ирсэн юм л улс шүү дээ. Тэгээ яхаараа одоо ингээд хожуу хойно гарна. Тэгээ дээрэс нь сая энэ бэлгүүн даргын үгнээс их ноцтой юм гарч шít. Дэнжи мянган зах дээрээс аваад босго тавьчаад мах авч нөөцөө бэлдэж шүү гэсэн. Тэгээ энийг одоо тогтоох хэрэгтэй. Энийг шалгаад дууссан юм уу? Энэ дээр яг 12 сард 11-12 сард бол ер нь 3 том худалдаа авалт явсан байна. За нэг нь бол ард иргэд ижээ бэлдэж ирсэнгүй. Хоёрдугаарт бол нийслэлийн нөөцийн махаа бэлдсэнгүй. Гуравт нь болохоор экспортын баримжаатай компаниудын нөөцийг бас бүрдүүлсэн. Ийм 3 том худалдаа авалт зэрэг явсан байна. За тэгэхээр тухайн үед нөгөө шатхуунтай холбоотой махны хомсдол үүссэн. Үүнтэй холбоотой мах руу нийслэл рүү орж ирж байгаа махны хэмжээ багассантай холбоотой гэрээтэй компаниудын санхүүжилт нь хожуу тавигдсан гэсэн ярьлаа. Санхүүжилт орсон тохиолдолд хот руу орж ирж байгаа махны хэмжээ багассан учраас шууд зах дээрээс худалдаа авсан юм тохиолдолд тогтоогдсон шалгалтаар. Тэгээд зүгээр байсан боржуур баган солио явуулсан. Тэгээ юунда чи зүйлдээ махаж нөөцөж бэлдэхгүй өнөөдөр юу гэсэн. 21 аймагт үнэн одоо энэ хотоос хамаагүй хамд байна шүү. Дээрээс нь бид нар бол махны экспортыг янз бүрийн хориг сав тавихгүй гэж байна шүү. Тэрээс биш юу гэж тэгж одоо малчт руугаа одоо энэ чинь Улаанбаатар хотын иргэдийн махыг бэлтгэхийн төлөө тэр хүмүүс амьдраагүй шүү бас. Гол нь хямд байх үед нь аваад нөөцлөөд хүртээмжийг нэмэгдүүлээ явдаг болохоос биш зөвхөн хэдэн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж 5-6 сар махны үн өсөлтөнд аваад ч нийлүүлвэл энэ үн чинь ингээд тэнгэрт хаддаг болсон. Тэгээ гол зарчмал тэр шүү. 5-6 сард тэртэргүй махны үн өсөж байна. Тэгээ өсөлтийн үеийг нь харгалзаж хагаад нөгөө компани аваачаад мах нийлүүлээд эхэлдэг. Тэгээ эний чинь ачааг нь иргэд дүүрээд шүү. Тэгээ би бол энэ дээр бол жишээ нь сайн шалгах ёстой гэж боддог. Яг гоо танаа байгууллага бол шалгалтаа хийсэн юм байна те. Тэгээ зөвлөмжөө хөргүүлсэн юм. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамны хүн бол энэний өсөлтийн талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг эх 7 хоногт оруулж ирж байгаа. Тийм учраас одоо яг энэ арга хэмжээн дээр эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс сая одоо энэ хүнсүд аж ахуйн яамнаас хэлж штэ Жамба дарга хэлж байна. Одоо гол нь ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ богино хугацаанд гэдэг чиг чухал байна шүү дээ. За ер нь эдийн засгийн хөгжлийн яамны хувьд бол инфляцийн чиг хандлагыг оны эхнээс эхлээд ажигласан. Тэгээ Монгол улсын хувьд макро эдийн засгийн түвшинд хэд хэдэн хүчин зүйл эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж ирсэн. Ялангуяа ойрхон орнуудын нөхцөл байдалтай холбоотой нефть бүтээгдэхүүний үнийн өсөлт явагдах, импортын гаралтай бүтээгдэхүүн дээр валютын ханшийн дарамтаас гарч болох эрсдэлтэй холбоотой асуудлууд нэлээх байсан. Энэ тал дээр бас засгийн газрын түвшинд асуудлуудад танилцуулаад ерөнхий сайдын зүгээс өгсөн чиглэлийн дагуу бас холбогдох сайд нар арга хэмжээ авсан түн нефть бүтээгдэхүүн дээр бол том эрсдлээ хааж чадсан. Энэ онд дуустал нийтийн бүтээгдэхүүний өсөлт ажиглагдахгүй. Хаврын тариалалтай холбоотой газар тариалан эрхлэх шаардлагатай 10,000 тонн дизелийн түвшийг бас үнийн тогтворжуулах гэрийг аж ахуйн нэгжүүдтэй байгуулад энэ асуудлыг шийдсэн байгаа. За бас экспортын ажлын хэсгийн түвшинд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр оны эхнээс ажилласны үр дүнд экспортын хэмжээ 60% өссөн. Гадаад валютын нөөц маань $3 тэрбум өссөн учраас валютын ханшийн үнийн өсөлтөөс шалтгаалж орж ирэх импортын давамт бас инфляц үзүүлэх нөлөөлөл бас хаагдсан байгаа. Яг одоо үүсэж байгаа нөхцөл богино хугацаатай нийлүүлэлтийн шин чанартай эрсдлийн хүчин зүйлс байгаа. Сая бас Жамбал цэрэн дарга бас тайлбарлалаа. Удирдлага менежмент зохион байгуулалтын хувьд бас өмнөх оны нөөцийн бэлтгэл дээр алдаа гарсан байна. Энэ дээр бас онцгойлон анхаарах ёстой. Богино хугацаанд бол одоо биднес экспортын аж ахуйн нэгжүүдийн бас гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашдаа дунд хугацаанд нийлүүлэлтээр ажиллах одоо сувгууд дээр нь биднес зохистой санхүүжилтийн механизмуудыг дэмжих чиглэлээр бас эх 7 хоногийн засгийн газрын тогтоолын төсөл дээр орж ажиллана гэж байна. Ерөнхийдөө бол малын махны үнийн өсөлт маань улирлын шин чанартай. Одоо 5 сараас 6 сараас эхлээд 9 сар хүртэл бас үн буух хандлагатай байдаг. Яг өнөөгийн энэ асуудал яригдж байгаа үед маань махны үнийн өсөлт пик үе дээр бас давхцсан үед харж байгаа учраас бас нөлөөлөл өндөр гарч байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс одоо үүсэж байгаа 10.1% инфляцийг оны төгсгөл рүү 8.8% болж нэг оронтой тоолоо буун гэсэн төсөөлөлтэй байгаа. Энэ дээр мэдээж
засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд чухал үр нөлөөгөө үзүүлнэ. Орон нутгийн захиргааны байгууллагуудаас оршин суугчдынхаа хүнсний аюулгүй чанартай нийлүүлэлтийн тал дээр бас илүү анхаарч ажиллаж байгаа. Үйл ажиллагааны уялдааг хангаж ажиллах зүйтэй гэж харж байгаа. Ирэх 7 хоногт биднээс энэ авах хэмжээнд бас санал оруулж танилцуулна. Ялангуяа энэ махан дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг чинь. Чухал биш. Тэгэхээр эхлээд шалгалт хийх ёстой. Тэр саяны ярин бэлгүүн дарга яриад байгаа үндсэлтэй бол мэдээ шалгалт хийсэн юм чи үндэслэх юм чи яриад байна. За одоо Махимпикс компанид 210 сая 718 500 төгрөгөөр нэг компани ингээ борлуулалт хийжсэн. Энэ чи зорилттой бүлэгтээ хүрж байгаа юм. Энэ одоо агро нэгтгэл ингээд борлуулалт хийсэн баримт дээр ингээд мэдээллүүд нь бүгдээр харагдаж байгаа байхгүй. Одоо хар Махимпикс компанид 499,544 кг мах нийлүүлсэн байгаа зү. Ингээ борлуулсан. Чи худалдаа авсан. Тэг яагаад энийг ингээд зах зээл дээр гаргахгүй вэ? Энд чинь ноцтой тоонод байгаа зү. Энэ 415,236 кг чойгуулсан групп. Энэ 9 компани чинь ингээ бүгдээрээ баримтаараа бүгд харагдаж шít. Энэ дашбордон дээр. Тэгэхээр эндээс юу гэдэг үг нөхөө цогтмон дараа. 9 бэлтгэн нийлүүлэгчийн борлуулагч нь 309 аж ахуй нэгж байгаа. 386 цэгээр бол энэ нөөцийн махны худалдан борлуулж байгаа. За энэ 389 худалдааны цэг дээр бол бид нэр захин төлбөрийн баримтын системд бүгдийг нь холбогдсон. Баримтын системээр худалдан борлуулж байгаа үхрийн мах, хоньны махыг нь бол хэмжээтэй, тоо хэмжээтэй үнийн дүнгээр ингээд захин төлбөрийн баримтын системээр хяналт авах бүрэн боломжтой. За энэ дашборд дээр харагдаж байгаа зарим нэг юм эргэлзээтэй юм өндөр дүнтэй статистикүүд маань бол тухайн өдөр өндөр дүнгээр нэг удаагийн юм төлбөрийн баримт олгосон байна гэдэг нэг юм мэдээлэл гарч байгаа. Тэгэхээр энийг бол бас тухайн аж ахуй нэгжтэй тухайн өдрүүдэд яг үнэхээр ийм нэг удаагийн зорилт бүлэгдээ биш бөөний байдлаар худалдсан уугүй юу гэдэг дээр бол бас давхар хяналт шалгалтаа хийгээд явах боломжтой. Энэ дээр нь бол яг төлбөрийн баримтын системээр дамжуулаад дотор ял бол бас ингээд дашбордон дээр хяналтуудаа тавиад явж байгаа. Тухайн цэгүүд дээрээ бол яг төлбөрийн үнийх нь хяналт тавихаас гадна бас давхар дотрын албанаас зөвлөн туслах төлбөрийн баримтаас бусад юм уу дотрын албанаас үзүүлэх үйлчилгээ зөвлөн туслах үйлчилгээнүүдээ бол энэ цэгүүд дээр нь бол өгөөд давхар ингээ явж байгаа. Яг гэж махны үзүүлж байгаа. Энэ ч хүртээмжийг нэмэгдүүлэх гээл иргэддээ энэ ачааг үүрүүлэхгүй тулд нөөцлөд байгаа зү. Гэтэл нөөцлж байгаа махыг нь аваачаад хэдхэн компани ийм өндөр дүнтэй борлуулалт хийгээд худалдаа авчдаг. Одоо биш үү энэ айгүй бол энэ 6 сараас ахуулаад энэ махнууд гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр татварын ерөнхий газар бол яг энэ дээр шалгалт хийх хэрэгтэй байна. Яагаад ийм өндөр дүнтэй борлуулалтууд хийгээд байна? Худалдаа авалт хийгээд байна. Энд чинь дашборд дээр нь харагдаад байна шүү дээ. Тэгээ зах зээл дээр нь болохоор хомсдол үүсчихэд байдаг. Тэгээ энэ хоёр товчоогоор орж ирж байгаа мэдээж танаа дээр бүртгэж байгаа үстэй. Тэгэхээр ийм одоо тэр графикийг харахаар ингээд дандаа ийм хэлбэлцэлтэй. Бид нар ерөөсөө эндээс юу ажиглаад байна гэхээр ерөөсөө менежмент хийж чадахгүй шүү дээ. Жил болго ингэж яваал ирсэн шүү дээ. Махаа нөөцлөөл тэлийн 5-6 сараад авдаг байсан биз дээ. Тэгэхээр 5-6 сард ийм нөхцөл байдалтай болцсон. Тэгээ ийм өндөр дүнтэй дандаа худалдаа авалтууд хийгдсэн. Тэгэхээр энэ компаниуд болоод яагаад энэ нөөцлсөн мах дээр ийм өндөр түвшин худалдаа авалтыг хизээ яаж хийвэ гэдэг дээр нь шалгалт хийх хэрэгтэй шүү дээ. Дээрээс бид нар энэ дээр ямар нэгэн захиргааны шинжтэй албадлагын тэгээ захиргааны шинжтэй арга хэмжээ аваад махны үн бууруулъя гэдэг юм ерөөсөө байхгүй. Олон төрөүний хийсэн тэр одоо магадгүй одоо энэ өрсөлдөөний газрын энэ шалгалт хийсний үр дүн дээр ажиглагтаад байгаа юм чи энэ гайлын ерөнхий газрын экспортын мэдээгэр гэдэг шүү дээ. Үн мадууны махны үн килограмм тутамд 12,000 төгрөг, Улаанбаатарын үнээс 6,000-аар бага. Хонь Ямааны махны үн 13,500 төгрөг, Улаанбаатарын үнээс 6-аас 13,000-аар бага байна. Үүнээс үтгэж экспортлж аж ахуй нэгжүүдийн мэдээлж байгаа үн хонь Ямааны хувьд эргэлзээтэй байж болзошгүй эсвэл энэ сараас эхлээ агуулгад хадгалагдаж байгаа хонь Ямааны махны нийлүүлэлт нэмэгдэж болзошгүй гэж тий. Тэгэхээр эндээс яг холбоотой байгаа үст.
Одоо ингээд дахиад эндээс нийлүүлэлт нэмэгдүүл яах вэ? Тэгээ иргэддээ энэ махны үнийг өндөр байлгахгүй тулд хямд байхад нь худалдаж авцсан нөөцөлсөн маха энэ 5-6 сарыг давхын тулд нөөцөлсөн маха худалдаанд гаргаад иргэддээ энийг үүрүүлэхийн тулд хийх гэсэн бодлогыг төрүүлээд нэг хэдхэн ингээ те өндөр дүнтэй худалдаа авалтууд хийгээд ийм байдалд оролцсон. Тэгэхээр махны үн чинь буух юм уу гэдэг асуудал яриад байна. Зарим аймагуд болохоор ингээд 5-6 мянган төгрөгөөр бүгдээрээ баг байгаа шүү дээ. Тэ? 5-6 мянган төгрөг бүх аймагуд баг. Тэгэхээр хотод яагаад ийм асуудал үүсэж байгаа? Тэгэхээр нэг өрсөлдөөний газар энэ дэр шалгалт хийсэн тэр шалгалт зөвлөмжийнхаа дагуу одоо ажиллах хэрэгтэй. Тэгээд энэ татварын ерөнхий газар бол яг энэ худалдаа авалтууд дээр нь энэ дээр тэр өрсөлдөөний газрын дүгнэлттэй үндэслээд яг одоо тооцоо судалгааг нээлээд нэгдсэн шалгалтаа танилцуулах хэрэгтэй. Тэгээд одоо эдийн засгийн яамнаас энэ үнийн өсөлтийн талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг дагуулад та нар одоо энэ махны үн дээр ямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг саналаа одоо наа шалгалтандаа үндэслээд одоо боловсруулж эх 7 хоногийн 3 дахьд оруулж шийдээл би тодорхой одоо жиглэл хэлж байна. Наад чи иргэд үнийн өсөлтийн талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэдэг чи эцтэй наад махны үн дээр чинь байна шүү дээ. Эцтэй. Наад бензин шатхуун чинь өсөөгүй байна. Гол нь наад махны үн чинь ингээд 50% өсчөөд шүү дээ. Тэгэхээр наад үнийн өсөлт чинь хамгийн их өндөр нөлөө үзүүлээ. Инфляц чи 2 орондоо тоор хүрчлээ шүү дээ. Бид нар нөгөө нэг татварын хууль, ажлын байр хадгалах бодлогууд гээд явуулаад байдаг. Гэтэл богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ чинь хийгдэхгүй болохоор энэ иргэд чинь өнөөдөр авж байгаа цалин тэтгэвэр тэтгэмж нь ямар хувь яаж энэ хүмүүс чинь амьдрах юм бэ? Тэр энэ иргэдийн үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тогтоол дээрээ яг энэ шалгалтын дүнг үндэслээд эдийн засгийн хөгжлийн яамнаас 3 дахьд оруулж ирээд шийдвэр гаргаа. Татварын газар наад дашборд дээр суурилж байгаа энийг шалгах. Энэ ямар зорилготой юм? Ямар зорилготой? Яагаад өмнө жилээс энэ махны одоо нөөцлөдөг махны чинь тоон багассан юм бэ? Жил ирэх тусам жил дандаа өндөр байсан юм билээ шүү дээ. Тийм үү үст. Ингээ харахаар графикуудыг харахаар энэ чинь дандаа энэ жил 5000 байхад 25 он 8713 байсан баг. 21 онд зүгээр 10356 тонны нөөцлж исэн байж шүү дээ. Энэ жилд ингээд 5000 болчдөг. Яага махан нөөцөлж чадаагүй юм бэ л гэдэг. Ийм л асуултыг асуугаад байна шүү. Тэгээ үнэхээр ингээд 5000 хүрэлцээтэй гэж үзчихсэн бол яагаад энэ 5016 тонн энэ мах чинь хомсдол үүсгээд дахиад энэ үнэн нь ингээд өндөр болчиход байна. Тэгээ энэ шалгалтандаа үндэслээд энэ үнийн өсөлтийн талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг одоо ингээд шууд оруулж ирэх хэрэгтэй. Би үзээд байна л. Тийм учраас яг бид өөрөө Дэнжин мянгаар явж үзнэ. Дэнжин мянгатаар очиж танилцъя. Нөхцөлөд ямар байгааг үзье те. Ер нь надтай хамт явах хүмүүс та нар явах хэрэгтэй. Одоо энэ Дэнжин мянгатаар яг ямар нөхцөлөд вэ? Иргэдээс нөөцөөс нь асуух хэрэгтэй шүү дээ. Тэгээ гудамж талбайгаар явж энэ ахуй амьдралаа харахгүй бол маш арай хэтэрлээ л дээ. Одоо ийм 50% махны үн өссөн байхад бол бид нар цалин хэдэн хувиар өсгөөд ч дийлэхгүй. Ийм болчиход байна шүү дээ. Тэгээ цалингаа 10% өсгдөг, юмных нь үн 50% өсдөг. Захиргааны арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй ч гэсэн энэ бол бас ноцтой асуудал шүү. Тэгэхээр наад асуудал дээр одоо дүгнэлт гаргаал гэж хэлэх гээд байна. Тэгэхээр 3 дахь өдрийнхөө энэ үнийн өсөлтийн талаар тогтоолол илүү үндэслэл бүхий оруулж ирдэ. Би өнөөдөр банкудтай уулзахад бас хэлсэн. Түнсүдэ аж ахуйн яамныхаа янз бүрийн татаас байдаг бол тэрийг зээлийн батлан даалтын сангийн их үүсрийг нэмэгдүүлээ. Тэгээ наад зээлийн батлан даалтын сан дээр тодорхой орон зай байвал наад их үүсрийг нэмэгдүүл. Шаардлагатай бол дөрмийн сангийн өөрчлөл. Ингээд наад ногоо тарьж байгаа. Энэ мах нийлүүлж байгаа.
энэ чинь нийлүүлэлтийн гаралтай инфляц болоод байна шүү дээ. Тийм учраас нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүд дээрээ энэ зээлийн батлан даалтын сангаараа баталгаа гаргаад арилжааны банкуд дээр одоо хөнгөлөлтөд зээл гаргамаар байна. Тэгэхээр Монгол банкны ерөнхийлөгч гэсэн энэ асуудлыг би уламжилсан. За бид нар зээлийн батлан даалтын сангаараа батлан даалт хийе. Энийг их усроо нэмэгдүүлье. Ялангуяа тэр ногоо тарьж байгаа, тэр мах нийлүүлж байгаа одоо юу гэдэг. Тэр төрлөөр нь заавал байлгах нөөд эрсдлийн жим ингээ бууруулчих. Тийм үстэй. Тэгээ зээл хэлбэрээр гаргаж ийн арилжааны банкудаар дамжуулж наад иргэдийн амжиргааг дэмжихгүй бол ингээд өр орлогын харьцаа нэм хатуу бодлоготой, мөнгөний бодлого нэм хатуу. Иргэд наач мөнгөний бодлогоо энэ төр сулжих юм бол юу болох вэ? Наад валюта алдна үстэй. Тийм учраас наад бодлогууд ч өөрөө хавтгааруулж байж болохгүй. Тийм учраас бид хэрвээ батлан даалтын сангаараа батлан даана гэж хэлээд арилжааны банкудаар зээл гаргасан тохиолдолд Монгол банк үүнийг дэмжиж явуулах нээлттэй гэдгийг бас илэрхийлсэн шүү дээ. Тийм учраас над зээлийн батлан даалтын сангийн их усрыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авъя. Тэгжиж над иргэдийг яг энэ 5 6 7 энэ саруудад үнийн өсөлтөд сэргийлэх арга хэмжээг авъя. Тэгэхээр одоо тодорхой чиглэл хэллээ шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яамны асуудлаа оруулж ир. Түүнээс өмнө татварын ерөнхий газар энэ зогт нарын дараа би шудраг өрсөлдөөний энэ бэлгүүн дарганаас шалгалтаа мухрал та наад чинь ямар ч хэл ам байхгүй. Тэр тэтэргүү татварын байгууллагын ий баримтаас хараад бүх мэдээлэл авчиж байгаа. Энэ дээрээ л үнэлгээ дүгнэлтээ л хий. Түүндээ үндэссэн шийдвэрийг за мэрэгжлийн яамны зүгээс бол одоо бас дүгнэлтээ хийх ёстой. Тэгээ үнсэдэй аж ахуй яам. Тэгээд энэ үнийн өсөлтийг талаараа арга хэмжээний тогтоол бол илүү хурдан хугацаанд хэрэгжих болцоо одоо бодит тогтоол болгоё гэж ингэж л одоо тодорхой одоо чиглэлүүд өгье. За баярлалаа.